Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан сургуулийн бага ангийн багш Баярцсан байна. Өнөөдөр багш нь математикийн хичээл орно. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань цаг хугацаа, суралцгын зорилт 1-ийн 2-ын А. Хугацааг хэмжих нэгжүүдийг таних, цуврал зургийг үйл явдлын дарааллаар эремлэх. Өнөөдрийн хичээлээр өдрийн дэглэмийн талаар мэдэх, 7 хоногийн тухай мэдэх, мөн сар, улирлын тухай улирал бүр өөр өөрийн онцлогтойг мэдэж авнаа. Хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдөр сараа охины өдрийн дэглэмтэй танилцъя. Сараа охин маань өглөө орноосоо босоод хичээлдээ явдаг. Өдөр хичээлээ тарж ирээд гэрийнхэнтэйгээ өдрийн цайгаа уудаг. Өдрийн цайгаа уучаад телевиз үздэг бай. Орой болоод орондоо орж унтдаг. Хүүхдүүдээ тэгвэл та нар өдөрт юу хийдэг вэ? Хэдэн цагт босоод хэдэн цагт хичээлээ хийдэг вэ? Хэдэн цагт унтдаг вэ? Хүүхдүүдээ одоо 7 хоногийн тухай мэдэж авцгаая. За 7 хоногийг даваа, мегмар, лаваг, пүрв, баасан, бямб, ням гэж нэрлэдэг. За үүнийг тоогоор буюу цифрээр илэрхийлвэл даваа гарагийг 1, мегмар гарагийг 2, лаваг гарагийг 3, пүрв гарагийг 4, баасан гарагийг 5, бямб гарагийг 6, ням гарагийг 7 гэж тэмдэглэдэг. За хүүхдүүдээ даваагаас баасан гараг буюу 1-ээс 5 дахь өдөр бид хичээлдээ явдаг. Аав ээжүүд маань ажилдаа явдаг. Харин бямб, ням буюу 6, 7 дахь өдөр маань амралтын өдөр. Хүүхдүүд бид амралтын өдрөөр гэрийнхэнтэйгээ ээж аавтайгаа хамт өнгөрүүлдэг. Хүүхдүүдээ бид хичээлийн хуваараа харъя. За 1 дугаартай хичээл маань дуу хөгжмийн хичээл байна. 2 дугаартай хичээл маань дүрслэх урлагийн хичээл байна. 3 дугаартай хичээл маань математикийн хичээл байна. За 4 дугаартай хичээл маань монгол хэлний хичээл, 5 дугаартай хичээл маань биеийн тамирын хичээл байна. 6 дугаартай хичээл маань иргэний ёс зүйн боловсролын хичээл байна. За өнөөдөр бол 5 дахь өдөр. Манай ангид 2 дугаартай дүрслэх урлаг, 4 дугаартай монгол хэл, 5 дугаартай биеийн тамир, 6 дугаартай иргэний ёс зүйн боловсролын хичээл ордог. За өнөөдрийн хичээлийн хуваараа 7 хоног дээрээ бичиж тэмдэглэе. За 7 өдрөө дугаарлжээ. За үүнээс 5 дахь өдөр буюу баасан гарагийг сонгоод багш нь хичээлийнхаа хуваарийг бичиж тэмдэглэлээ. Манай ангид 2 дугаартай дүрслэх урлаг, 4 дугаартай монгол хэл, 5 дугаартай биеийн тамир, 6 дугаартай иргэний ёс зүйн боловсролын хичээл ордог. За бямб, ням буюу 6, 7 дахь өдөр бол амралтын өдөр. Ямар улирал вэ? За дараах зургийг хүүхдүүдэд хараад ямар улирал болох талаар багштай хэлээрэй. За мод байна. Модон дээр ямар ч навч байхгүй цав цагаан өнгөтэй болсон байна. Энэ тэгвэл ямар улирал вэ хүүхдүүдээ? Сайн байна. Өвлийн улирал. Өвлийн улирал бүгдээрээ яадаг вүлээ? Цасан хүн хийдэг, мөн баашин, газар, хашаа, мод гэд бүгд цав цагаан өнгөтэй болсон байдаг. Дараагийн зургийг харъя. За дараагийн зургийг сайтар ажиглаад ямар улирал гэдгийг
багштай хэлээрэй. Салхилж байна. Мөн модмоо модны навч дөнгөж цухууж ургаж байна. Тэгвэл энэ ямар улирал вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Энэ бол хаврын улирал. Хавар модны навч ургадаг, мөн шовууд ирдэг. За энэ зургийг харцгаая хүүхдүүд ээ. Ямар улирал байна? Мод маань ном ногоонктой мөн сагсгаар зөндөө их навч ургасан байна. Тэгвэл энэ ямар улирал юм бол хүүхдүүд ээ? Сайн байна. Энэ бол зуны улирал. Зун цэцэг ногоо навч дэлгэрдэг, мөн бороорч солонго гардаг. Дараагийн зургийг харцгаая. Бороо орж ийн. Газраар навч шаарлаад унсан байна. Тэгвэл энэ ямар улирал юм бол хүүхдүүд ээ? Сайн байна. Энэ бол намрын улирал. Намар навч шаарлаж ундаг, мөн ургац ногоогоо хурааж авдаг. Жилийн 4 улирал байдаг бахны. Өвөл, хавар, зун, намар гэсэн 4 улирал байдаг. 4 улирал маань үргэлж ээлжилдэг. Хүүхдүүдээ энэ бол одоо 4 сарын цаг тооны бичиг. 7 хоног хэдэн удаа үргэлжилсэнийг харъя. 1-7 хоног, 2-7 хоног, 3-7 хоног, 4-7 хоног. Тэгвэл 1 сард 4-7 хоног байдаг бахны. Үүнийг дэвтэр дээрээ бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ. 1-7 хоног маань 7 хоногтой тэнцүү. Харин 1 хоног маань 24 цагтай тэнцүү. 1 сар маань 30 хоногтой тэнцүү байдаг. Хүүхдүүдээ та нарын дуртай шинэ жилийн баяр хэддүгээр сард болдгийг мэдэх үү? Сайн байна. 12 дугаар сард шинэ жил болдог. Тэгвэл цагаан сар хэддүгээр сард болдог вэ? Цагаан сараар бид ээж, аав, эмээ, өвөө, ахмад хүмүүстэй залгаж мэндэлдэг. Цагаан сар бол 2 дугаар сард болдог. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар сурах бичгийн 110 дугаар хуудасны дасгал 3. Дараах үйл явдлууд хэддүгээр сард болдог талаар бичиж тэмдэглээрэй.